ойрд нэг юм хоолой бүдүүн болох дасгал хийгээд байгаа шүү дээ. Ийм темпрээ өөрөө суулгаж болд юм шиг хүн. Жоохон доор тий. Нэг ийм тайзны нэрэн дээр нэг гэдэг шиг тэрийгэ бүр ингээд тий. Тэгэхгүй бол нэг арай нэг жоохон тийм диихц гэдгийж би өөрөө ойлгохгүй. Тэгснэ нэг юм жоохон ийм бол хийж игээд өмөө. Жоохон доош яриад амьсгаан дээр яриад оо. Тий, амьсгаан дээр өрчснөөс үүдэлтэй. Тэгж юм яриад чиг. Чи нөө шоумен нийлэх талбайтай нөө. Тий. Тэгэхгүй бол нэг жоох яаж гот шингэдээ дээрэс нь айгүй хурдан цуцаад байгаа. Уушгаа жоохон кардио. За сайн байцгаана уу? Подкастын маань дараагийн дугаар эхлэх гэж байна. За энэ дугаараар юу ярихыг хүссэн бэ гэх юм бол за шинэ үеийнхэн маань ерөнхийдөө жоох урам зориг муутай тэгээд юу гэдгийг айгүйх асуудлуудтай байгаа гэсэн. Энийг юутэй холбоотой бол гэж хайж болохоор комедиа, циркч, баяр жаргалтайгаа. Ямар амар танилцуулт те. Нэг юм энэ үеийнхэн маань жоох урам зориг муутай байгаа. Тэгээд тэр урам зориг муутай байгаа нэг хүнийг авчирлаа гэж байгаа шиг. Харин чамтай ярилцвал чи бол яг эсэргээр бол айгу бүтээмжтэй хөдөлгөөнтэй юм болгон дээр яваад идэг тий. Маш их юм хийгээд идэг. Тэгээд одоо чи хүнтэй хамтраад ажиллаад яхад бол бас үеийнхэнтэйгээ хамтарч байгаа байлгүй тий. Тэгэхээр яг юу ажиглагдаж харагдаад тий. Тэр талаар бас ярилцъя гэж бодож байна. Тэгээд чиний бас нууц байгаа шүү дээ тий. Яаж юм ирч хүчтэй олон юм хасартай тий. Энэ усны пинк тий. Олон юм юу яагаад байна. Амжуулаад байгаа тий. Тэрэн дээр бас ямар бодол тэгээд тэр хүчийг хаанаас олж аваад байна гэдэг чинь. Хаанаас энерги үйлдвэрлэж чинь тий. Бэлтгэлтэй яаж синержи үйлдвэрлэж чинь тий. Окей. За тэгээд түрүүний ярианд дунд нэг юм гоё generation gap гэл одоо сүүлийн тавих яриад байгаа штэ. Энэ үе хоорондын зөрчилдөөн гарч ирж байна. Одоо зэтүүд ингээ өөрсдөө айгүй хэмэнд бодсон байна. Эсвэл ингээ ажлын байр дээр ангуудаа ямар ч хариуцлага байхгүй. Эсвэл ингээл өнөөдөр бороотой байна. БМ орчлоо. Өнөөдөр ажилдаа очихгүй гэх мэтчлэн яваад байгаа. Тэгээ миний бодлоор энэ бол зүгээр л тухайн хүний өсөж төрсөн орчин, амьдралын хэм маяг баг насаа өнгөрүүлсэн тэр дийлэнх цагаа юунд өнгөрүүлж ирсэн те. Тэрнээс илүү шалтгаалж ийн гэж бодод байгаа байхгүй. Миний ойлгосноор бол ингээд айгүй эрх дураараа өссөн хүмүүс л жоохон тийм эрхлэх хандлагатай. Одоо нэг ийм одоо блонд өстнүүдийн онол гэж ярьдیں۔ Да. Багаас нь хөөхөн гэж уусаа царайлагч штэ те. Шаргал өстнүүд чинь хөөхөн гэсээр хагаад хүний үг даажтгаа болсон нэг тийм үгийн дархлаа байхгүй болсон. Дээд дэлсэр те. Бид нар яг одоо цэнгүүний ахын том өрөөнд байна те. Тэгээд үгийн дархлаа байхгүй болсон. Тэнгүүт ингээд амьдрал гарч ирэнгүүтээ шууд ингэж маа гэж дээрээс ундаг. Яг тэрнтэй адилхан бид нар ингээд ирээдүйд үр хөвгтэй ч юм уу те. Бид нар магадгүй багтаа айгүй хэрхэлж бүх юм ингээ хангалан өссөн бол ирээдүйд ямар нэгэн үүрэг хариуцлага үүсч чадах тийм хучлага нэмгэн одоо туршлага байхгүй. Тэрнээс үүдээ нэг тим гарч ирдэг байгаа. Тэгэхээр тэр генерашны онцлог бол магадгүй хувь үнээс шилтгалж байгаа. Ингээл харсан чи жоохон миллениал амьдралын юм ихтэй зэтүү зөндөө байгаа. Бүр яг юм альфа шинжтэй зэтүү ч гэсэн зөндөө байгаа юм. Бүр яг тийм төрхөөсөө авахуулаад ийм технологи төр өссөн зэтүүд байна. Тэгсэн чи зарим нь болохоор би мэж болохоор 100 болох хөдөө явдаг гэсэн ч юм те. Эсвэл гадаа яг нөгөө нэг ингээд жилтж тоглолдог. Эсвэл байрны ингээд гараж тавьж хүйдэг гэсэн. Тэнгүүд нэг юм survival гэх юм уу те. Бараг тэндээс яаж амьд үлдсэн бэ гэмээр амьдралууд байгаа байхгүй. Тэгэхээр бидний хоорондох юм арай жоохон ондоо болов гэж боддог байхгүй. Цэргийн албанд явах шийдвэр гаргалтын дээр ч гэсэн те. Зарим нь цэрэгт явах хэрэгтэй, зарим нь цэрэг гэдэг чинь юм шиг гэдэг ч. Тэр нь бол яг хүн үнээсээ л байгаа болов гэж боддог байхгүй. Дийлэнх гэхээр бол ер нь гайгүй орчинд өссөнөөс хамааралтай гэж. Тий, одоо нэг хөдөөгөөс гэл бүгд нэг хот руу орж ирэл те. За дээр үед чинь бол ингээл ярингууд манай аавс хитэн байсан. Манай өвөө жолооч малчин одоо бла ярьдаг байсан шүү дээ те. Тэнгүүд одоо бол ингээ ярингууд бүгд ингээ 3 4 үеэрээ ингээ сэхэтэн нийгмийн гарал өгсөн тийм болоод тэрхээрээ тийм цагаан захтнуудлаад ирчих واخ. Цэвэрхэн артай хүмүүслээд ирчих те. Тэнгүүд нөгөө нэг юм dirty hand clean money гэдэг тэр философи өөр байхгүй болчихдог. Одоо ингээд чи хүссэн амьдралдаа хүрэхин тулд айгүй гой тууштай бараг хөсөө урсгаж айгүй юм хэцүү шүд зууж ингэж тэмцэнэ гэдэг тийм ойлголт байхгүй болсон. Тэгээ ингээд бид нар чи ямар ч тийм хүссэн мэдээлэлээ айгүй гой ингээд хүссэн үед авч болж шүү дээ. Тэнгүүт ингээд бидний хүрх юм айгүй одоо тийм арга зам нь хялбар болоод ирчихээрээ
Тийм болчиход байгаа. Тийм тайвшралтай. Комфорт зонд ороод ирж байгаа. Тийм. Бразилийн шгшээ багийн хөл өмгийн уналтыг хүртэл тэгж тайлбарлалт юм бэл. Дээр үед бол Бразил ус чи айгүй эдийн засгийн хувьд бол амар хөгжил буурай. Тэгээд одоо ингээд яг тэр дэлхийн 5 удаагийн аврах штэ тий. Тэр үед яс хүн болон гудамжин зүгээр ингээд бараг сав өшөглөө тоглож идэг готл байхгүй. Тэгсэн чинь ингээд хүн болгоны тэндээс ингээд Роналдиньо тий. Ривалдо өдөргөл зөндөө олон одууд төрөл бүх ингээд дэлхийн нийт анхаарал Бразил руу хандаад ирсэн чинь ингээд амар мөнгөтэй болоод дээрэс нь хангамжууд амар ихсэн байгаа хөөх. Амар олон хөл өмгийн баазууд баригдаад амар олон талбайнууд баригдаад тий. Одоо ингээд хөл өмг тоглох хүсэлтэй хүн болгоныг дэмжиж эхэлсэн байгаа хөөх. Нэг талаараа энэ нөгөө нэг биеийн эсэргүүцэл нөгөө нэг дархлаа гэдэгтэй яг адилхан байгаа хөөх тий. Бид нар ингээд бөөцөлөөдөө тгсэн тэр хүний дархлаа нь ингэж амар ингээд ундаг шиг тэр бөөцөлөөдөө тгсэн тэр хүн илүү комфорт зонд орж ирээд одоо бразилчууд хөл өмгүүдээр фейлдэж эхэлж байгаа хөөх. Багийн тоглолтоор Монголын циркийг ч гэсэн би тэгж боддог. Дэлхийн топ 5-аа барьж байгаа тэр нэг юу нь яг тэрнтэй байгаа. Юунаас юурж үсрээ явж тэ. За ярилцсан таатай байлаа гэдэг. Дуусах. Ингээд дуусах даа гэдэг. Ер нь жоох юм хязгаарлахгүй бол би ингээд жоох ингээд хийчихсэн цаг бол нөгөө чанга ирчүүдийг бүтээдэг гэдэгтэй холбоотой баг шүү. За хоёулаа яг өдрийг мэдээж амьдралын хэм маяг за өссөн тэрийг дараа нь ярина. Зүгээр айгүй энгийнээр яхад өдрийг ер нь юу хийж өнгөрөө цагаа яаж хуваарлж амжуулж байгаа тухай ярий. За хэд гэж сэрж байна? 7 гэж сэрж байгаа. За тэгээд ямар янз 7 гэж сэрчээд хэд гэж босхон чухал шүү дээ тий. Ер нь бол гэхдээ яг цагаар гэвэл наривчж мэдэхгүй байна. Ямар л хэсэн босоод шууд би нарлуу хардаг. Одоо ингээд судалгаагаар бол ингээд хөшгөөний нэг гэсэн үг байхгүй. Нарны эрчмийг бид нэр өөрсдөө авах хэрэгтэй. Тэгжиж хүний ингээд биолог те би организм мөр өглөө болцсон байна гэдэг мэддэг. Тэгвэл ингээд нойрмог байхдаа шууд хөшгөөнийгэл цонхоор хараад хэсэг зогсдог гэсэн үг. Тийм ер нь зогсон цааш ер нь бол өрөөгөө гэрэлтүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нэр ингээд хөшгөө хаацсан. Ингээд сэрсээр нөх хөшгөө хаалттай бүүдгийн орчинд тэгээд утасныхаа гэрлийг харангууд тэр чинь ингээд бие организм ингээд орой хэвээрэл байгаа юм байна гэдэг. Ер нь бол тэгээд ингээд гормон сэрж өгдөг юм байна. Сэрж өгөхгүй. Тэгээд нэг шүүрлүүд ялгарч өгөхгүй гэдэг ч юм уу те. Тунгалгийн болчих. Тунгалгийн систем бүгд ажиллаж өгөхгүй байгаа тоххой. Тэгээд хамгийн түрүүнд өөрийнхөө бие организмд тэр би сэрцэн байгаа шүү гэдэг тохиогоо бид нэр өгөх ёстой. Гэрлэр өгдөг. Тий, ер нь бол өгөх ёстой байгаа. Бид нэр ингээд дээр үед ингээд өвөө эмнэрс ярьдэн шүү те. Үдийн нарнаас өмнө бос. Айгүй эрт босох ёстой гэдэг. Тэр бол тэгэл яаж ч утсан тийм өг дээдсийн үг нэг юм цаанаа ч нотлогдоод байдаг шүү дээ. Бид нэр ингээд яаж ширсэг хондор нотлож байгаа гэсэн чинь тэгэл цагийн ирэхээр ингээд ерөөсөө нотлогдсон баг цаг хугацааны асуудал байдаг. Тийм байдаг байхгүй. Тэгээд ямар ч лээсэн эхлээд өөрийнхөө идэж уух зүйлсээ бэлдэнэ. Өглөөний цаг бол заавал уух хэрэгтэй. За тэгээд би дасгал хийн. Жимдээ яваа дасгал хийх хэрэгтэй. Урд нь бол жимдээ явангуудаа ингэдэг байсан юм блэ. Алдан оног зүгээр л ингээд булчин хөөрлөхийн төлөө би хийдэг байсан юм шиг байгаа байхгүй. Гой биетэй харангуй зүгээр л гой биетэй. Тэнгүүд тэр нь ингээд чанарын хувьд бол бараг байхгүй. Айгүй алтхад айгүй амархан шүү дээ та мэдэн шүү дээ. Хүн яаж хурдан шалхаадаг. Одоо шалхаа гэдэг чинь одоо бараг цирк хэллгүй те. Яаж буцаж ингэж борчиг болдог те. Эсвэл тэр нэг юм одоо нүүрс усны блоконд орчгороо буцаж хүн яаж бүр пендитлээ таргалдаг ч гэдэм юм те. Тийм байгаа. Тэгэхээр тэрийг айгүй сайн ер нь бол тэгэл хүн ингээд наслах тусам нэг уртастай шиг те. Гэтэ ер нь бол ингээд амьдралын чанарын төлөө явах хэрэгтэй юм дий болгосон. Амьдралын чанартай байхад хүн өөрөө тэр өссөн бие хаа гоё харагдах тэр юм өөрөө. Саяных тэр болохоор одоо ингээд жим хүчний дасгал хийгээд идэгсэн шүү дээ. Хүчнийхээс илүү одоо тэгэхээр дасгалууд идэх. Одоо тэгэхээр юунд гарч байна? Одоо өмнөх дасгал болон одооний хийж байгаа ухаар одоо нэг юм ойлгоод дасгал чи өөрчлөгдсөн байна шүү дээ. Яг юу нь юугаар ялгаад байна? Өмнө нь бол би хүн дээр өддөг ус мөхгүй. Одоо бол жимд оронгуудаа эхлээд алхах нь тэр мэрийг бол би хийхгүй шүү дээ. Би угаасаа цирк хөдөлгөөнтэй хүн гэж бодсонтой ч юм те. Угаасаа хөдөлж шариж аа шууд ингээд дасгалтаа орно те. Бараг энэ надад хангалттай. Бараг энэ жижигхэн хөнгөн жингээр орох нь бол бараг ингээд алан шатны хүмүүс те. Хөдөлгөөнгүй хүмүүс гэж боддог. Айгу эго өндөр орж шүү. Эго өндөр орчихсон мөхгүй. Тэ би сэрцэн л те. Сэрт гэдгийг одоо циркийн л ойлгож те. Тэгээд одоо бол ингээд би халаал алхахаас эхлүүлээл. Ягаад нөгөө яг бүр амар битээ хүмүүс ингээд хүчээсэн жижигхэн гантил аваад
Гээл бүр ингээд яг үндсэн дасгал руу орох гэж бүр 30-40 минут болдог гэснийг би одоо л ойлгож эхэлж байгаа байхгүй. Магадгүй тэр нь хугацааны нэг тэр үр дүн молын те би магадгүй нэг 100 метрт гүөх гэдээсэн байж болж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хүмүүс ч бүр ингээд марафон тамирчтай байхгүй. Тэр нэг дистрибьютер холын те. Бүр зорилго нь хол тэгээд зорилго нь хол. Өдөр тутмынхаа алхмуудыг бүр деталь алдахгүй. Тийм. Яг гоё мэрэгжлийн төвшөнд хийж байгаа. Дэмжилж. Тэгэхээр чиний одоо өмнө нь бол зүгээр өргөөл шидэл гэдэг байсан бол өргөөл шидэл бараг жонглер тал те. Энэ юм системдээ илүү анхаарч байна. Системдээ илүү анхаарч байгаа. Тэгээд өөрийнх нь нэг биеийг илүү чагнаж байгаа гэх юм уу? Одоо ингээд за биенийхээ аль хэсэг дээр ингэж जैन. За одоо жишээлбэл дасгал хийчихэд тэнийг юм шиг сонголт хийдэг байсан байна. Бид нэр угаасаа л бид нэр ингээд цирк хэмжээ ингээд те хөдөлгөөнтэй байгаа бид нар угаасаа сунж байгаа агшиж байгаа те хөдөлгөөнтэй байгаа юм чинь фитнесийн дараах сонголтыг бол бид нар юм чинээ тооцдог байсан юм байна. Тэгсэн чинь энийгээ судалсан чинь ингээд бид нэр ингээд ковидын вакцин лөө чигээд байдсан шүү дээ. Зүг зүгээрээс нь л амар ядардаг болсон байна ч юм уу те. Энэ маань ерөөсөө л тэр дасгалын дараах сонголттой холбоотой байгаа. Тэгвэл ямар нэг байл өөрчлөгч бид нэр тэрийгэ буцаж ингэж янз бүрийн байдлаар сунгаж мунгаа те нөгөө нэг байсан байранд нь эргүүлж очих хэвээр энэ muscle memory энэ энэ шүрмс чинь яг энэгээр нь биш энэгээр нь байсан шүү гэдгийг эргэж сануулах хэвээр таахгүй л тэр юм. Хамаг юмаа чангалчаад гараад явангууд бодис солилцоо удаашраад нөхөн сэргэлдэх болоод. Тэгээ бид нар нөгөө нэг ингээ ядаргаанд ордог. Мэдрэлийн ядаргаа тэгээд одоо биений ядаргаа байдаг шүү дээ тий. Тэр мөр чинь ер нь бол хүн өөрийгөө сүрж идэг. Гэхдээ тэр сүрэх тэр эрчмийг багасгаж идэг юм бол ингээ барьцалтуулсан юм. Бид нэр тэрийг сунгахгүй л байна. Бие Улаанбаатарын төгжрөл шиг болгоод орхичж байна гэсэн үг шүү дээ. Буцаад орхичж байна тий. Тэгэл ингээл UFC-гийн тамирчид эдрийг харангуут нэг амар юм хийгээд байгаа сте. Дандаа кардио хийж байна. Тэгснээ мөстэй байна твтэж мөртэй л тий. Тэр мэрийг хүртэл сонирхож эхэлж байгаа юм. Яагаад ингээл харангуут бид нар зүгээр ингээ маяг хүмүүс ингэж ярьдаг ус. Тасгалаа хий, сайн унтаж амар. Тэгээд сайн хоолоо идэг л тий. Тэнгүүд энэ хооронд бид нар айгүй олон зүйлийг орхитуулсан байхгүй. Киногоор бол зүгээр нэг залуу гарч ирээ баахан зодтолж байгаа л тэгэл хүчтэй штэ гэж юм шиг юм бид нар ярьдаг байсан байхгүй. Тэнгүүд тэрний хооронд бид нар яагаад тэгээд байгаа яагаад ингэж байгаа гэдэг. Ингээ хийсэн чинь чамд илүү бас мэдрэгдэж байна. Мэдрэгдээд ер нь бол нэг юм мэдрэгдэх тийм өөрөө тэрэндээ бүр дурлаж эхэлж байгаа байхгүй. Яагаад заавал одоо дасгалын системийн талаар тий ингэж хийх ёстой, тэгэж хийх ёстой гэдгийг талаас нь одоо яг бодит ингээд явж байгаа хүмүүсээс нь яаж байгаа эцсийн зорилго гэх юм бол бүгдээр адилхан 24 цаг тий цаг хугацаанд амьдарч байгаа. Тэр хоорондоо их юм амжуулмаар байна. Ялангуяа бүр залуунаас нь нэрээ тий мөнгө хиймээр байна. Тий карьер өсгмөр байна. Гар гэртээ цаг зарцуулмаар байна. Тийм зорилготойгоор ер нь яриад байгаа. Тэгээд би чамайг Instagram одоо ингээл нэг их уулздгүй ч гэсэн ер нь ингээл сошиал медиагаар бид нар хамтаа байгаа юм шиг юу хийж байгаа харж байгаа. Тэгэнгუთ энэ тэнд л одоо нэг тоглолтын дээр очсон, нэг комеди дээр очсон, нэг цирк дээр очсон. Одоо ингээл нэг бизнес хийж байгаа шиг тийм. Иймэрхүү юмнууд харагдаад. За тэгээд сая бэлтгэлээ хийгээд дуусгаад өдрийн хэдэн цагийг зарцуулсан байх вэ? Бэлтгэл дээр за яг чанартай ихэд бол хүнд бараг 2 цаг л хангалттай. 7 гэс ирээд. За нэг 8 өнгөрөөгөө жимд очиж чаад. Үгүй 8 өнгөрөж очихгүй шүү дээ. Тэгэл хоол молоо бэлдэл гэр мөрөөр байж байгаа л нөгөө өмнөх үеийн ажил мэжлүүгээ зэгцлээ тий. Тий тэгэл жимдээ чинь. За жимээс бол нэг 11 гэхэд бол жимээс бол золттой гарчин. Яаж игэл таар тий. За одоо гоё сэрэгцэн. Хангалттай сэрэгцэн. За янз бүрийн шийдвэр гаргалт маргалт гэдэг хийгээд яахгүй болж байгаа. Яг тэрэн дээр ирсэн. Тэгээ энэний араас мэдээж юм идэх хэвээр. Энерги нөхөн. Тэгчээд уулзалтууд яг гоё сэргэлэн дээр уулзалтууд явна. Тэгээд яг ингээд орой ингээд жоох ингээд унж идэх хөөх. Ундаг хөөх. Ялч ингээд уулзалтууд их ирцэрсэн тий. Унж ирэнгүүтээ оройныхоо хоолыг нэг 6-7-гийн үед идчихэд энерги сэрнэ шүү дээ тий. Яг тэр ингээд жоох ингээд бензин дээрээ комеди дээрээ ярьчаад эртгээ хараад эртгээ ясаан бадаг хөөх. Ер нь бол нэг өдрийн рутин тэр. Тэгэхээр энэ уулзалтын цагуудаар энерги одоо тижээл сэргээш амар чухал байгаа байхгүй бидний одоо чанартай амьдралын хувьд бол айгүй чухал тий. Одоо тэнэг хүнтэй юм ярихад хүртэл биднээс айгүй стресстэй тий. Эсвэл ингээд цаг үрсэн хүмүүс байдаг шүү дээ. Аль болох тэр хүмүүсээс бид нар айгүй их тийм яах хэвээр өөрсдийгөө аваад гарах хэвээр тий.
магадгүй юу бид чи өөрсдөө 24 цагийн зэт юу н тэрэнд яг те. Тэгэхээр одоо бодонгууд ингээд хов жив мэв янз бүрийн тэр сошиал медиа дээр болж байгаа гачин юмнууд бол нэг тийм сонир биш аа. Гол нь чиний зорилго чухал юм тийм. Хөөч бол яг завтай байхад хүн айгүй тагалдсан шүү дээ. Ингээд завтай байнгут ингээд өөрийгөө чагнаад ингээд байн бай хөрч хамгаалгаж юм те. Эсвэл хартай болж мэлдэг те. Завтай байхаар л хүн айгүй харддаг ч үт юм. Ингээд тэгээ завтай байгаад ирэхээр амьдралын чанар нь мууддаг. Тэгээд хов живэнд ороод эхэлдэг. Хүрээлэл нь өөрийнхөө ингээд нэг тархин ингээд удаашраад завтай болохоор удаашраад эхэлчихэнгүүтээ хүн нөө өөрийнхөө хамгийн ингээд амархнаар мэдээлэл авах боломжтой зүйл нь хот жив байгаа. Тэгэхээр л тиймэрхүү юм байна. Одоо ингээд мэдээж айгүй ирч хүчтэй олон юм амжуулаад хичээгээд хүнд юм амлаад тэрийг биелүүлж өгөөд оронд нь одоо юу гэдэг нь те хамтарч ажиллаад ингээд явж хаад чамд нэг юм харсан зориг баг шүү дээ те. Тэрийг ер нь ямар хуу хуураар яа би ийм болцсон байна гэдэг нэг юм утоп төсөөлөл тавьсан байгаа. Тэгээд чи яг юу руу зорж байна? За ямар ч нэг юм 10 жил 5 жилдээ жилийн зорилгууд гэж байна. Тэгээд улирлын бицс гэдэг юм болцсон байна. Энэ сартаа гэхэд би тэдийг яасан. Одоо тэгээ энийг хэмжих гол одоо хэмжүүр нь бол тэгэл одоо би эдрийг хуйлж мөглөх шүү дээ. Одоо агарын бүх хүртлийг 3% бууруулъя тэр шиг биш. Бид нар бол ерөөсөө л хамгийн бодит хэмжүүр бол бидний орлого зарлага байгаад байгаа байхгүй. Тэнгүүд би ядчил орлогыг тэдээс биш тэд нэмэх болгоцсон байна. Энийд бол би яг яаж менеж хийх үү гэдэг дээр л нэг өдөр хоногийн процессыг өнгөрч чадах хог. Зардлаа багасгах уу, орлогоо нэмэх үү, тэ? Эсвэл шинэ юм руу хөрөнгө оруулах уу, яах вэ, ийх үү, шинэ юм судлах уу гэдэг дээр л юу хамгийн өнөд болчиход байгаа. Зарим тохиолдолд ингээд яг түрүүний хамгийн ихэнд ярьсан generation Z-үүдтэй ажиллахад бүр Z нь хүртэл Z-ээс өөдсөн, бүр залхацсан үе зөндөө байхгүй. Ямар нэгэн хариуцлага байхгүй байх жишээтэй, тэ? Зарим нь бол зүгээр нэг хүнийг одоо яг тийч ингээд өөр юмсыг юусаа хандаж сураагүй. Тийм болохоор зарим тохиолдолд өөрөө тэрийг хийх шаардлагатай болно. Тэнгүүд бол ихэнх цагийг одоо бол тийм жоо тийм процессын юундээ л анхаарч байна да. Тэгэл төлөвлөгөөнүүд гэх юм бол энэ жил бол би өөрийгөө тусдаа гаргана гэсэн зорилготой ажиллаж байгаа. Энэ бол миний энэ жилийн хамгийн том яг бодит мотивац. Тусдаа гарна. Аваа явна. 5 жилийн дараа гэхэд бол би бас нэг бодсон юм байна. 10 жилийн дараач бодсон юм байна. Гэтэ бас яг хаана хүрэх нь харъя те. Тэгэл хүний мөрөөдөл чинь хязгааргүй нөгөө мөрөөдөлд мөнгө төлдөг гэдэг. Зарим үг тэгж ярьдаг шүү дээ. Том мөрөөдөд ядаж тал дээр нь буу гэдэг ч юм те. Тийм ээ. Тэгээ би бол ингэжтэй нөө ингээд янз бүрийн мөрөөд зөрөөдгөрөө одоо ингээд шууд ингээд фэйсбુક дээр нийтэлждэг байхгүй постлоод. Шууд. Тий. Яалах юм уу те. Зарлцдаг те. Би ингэмээр тэгмээр ч юм уу те. Тэнгүүд ядаж тэрнийхээ банцсан нүрэндээ яваад байдаг байхгүй шүү дээ. Тэгээд эндээс юу харсан бэ гэхээр би нэг өөрийгөө ингэж цогсошгүй байлгахын төлөө маш олон арга техникүүдийг мэдгүйгээр ашиглаж ирсэн юм. За дурдъя л да. Одоо шилбэл ингээд бантахгүй. Ядаж банцсан нүрэндээ биелүүлнэ гэдэг нэг амлалтай тий. Тэгээд чамд л ашигтай. Надад ашигтай тийм бол тийм бохоо тий. Гэснээр дүүнэрийнхээ урд хүлээс нэг үүрэг байна. За тий. Манай дүүнэр намайг харж байгаа. Ер нь тэгдэж шүү дээ. Хүмүүс чинь ингээд айлын дүүнэр чинь айлын том ах ихч нараараа л ирдэ шүү дээ. Манай ах юм. Манай ах тэгвэл юм шүү дээ тий. Манайх чамаас танахаас мундаг гэдэг. Тийм тэгж ярьдаг баг тий. Манай ах би чам ахтай хэлээ шүү гэж ярьж байгаа. Тэнгүүд би дүүнэртэй хүлээс үүрэх баг. Тэгээ гол нь бас дүүнэрээс би насаар ах. Учираас би ч нөгөө нэг баг аав ээжийн хэмжээнд ирсэн баг. Тэгвэл аав ээж маань надад бүхнээ зөрүүлсэн. Одоо би ч нэг айлын ганц аягүй олон жил явцсан. Одоо би дүүнэрээ би авч явах цаг нэрч байгаа. Дөрөвт нөгөө нэг юу нэрч байгаа. Би одоо өөрөө амьдрал зохих нас нэрч байгаа. Тэнгүүд өрчлөлтөд байгааз. Тийм байна. Би дүүнэрээ авч явах хэвээр. Тэнгүүд би өөрөө амьдрал зохих хэвээр. Тэнгүүд яг энэ аягүй олон асуудлууд болно. Гэтэ тэр олон асуудлуудыг одоо ингэж ерөөсөө ингэж зохицуулж чадах зүйл юу вэ гэхээр ерөөсөө санхүүгийн тэр нэг чадамж байгаад байгаа юм. Маш олон асуудлууд, дийлэнх асуудлууд ер нь бол санхүүтэй холбоотой асуудлууд энд гарч ирдэг. Тийм бид ер нь нөгөө яг мөнгөний төлөө одоо юу хин зөвхөн мөнгө бодоод хичээгээд байна гэсэн агуулга биш. Зүгээр л хэмжүүр нь бүтээмжийн хэмжүүр бол мөнгө. Тэгээд бүтээмжийн хэмжүүр бас мөнгө баригдахгүй хэмжигдгүй байх хэрэгтэй шүү дээ. Мөнгө тэнцүү цаг гэж ярьдэн шүү дээ. Тэгээ ирээдүйдээ цагтаа байхын тулд дансандаа мөнгөтэй баймаар байна шүү дээ. Тэгэж бодоод яаж байгаа. Тэгэхгүй нөгөө бүх амьдралаа мөнгөөр сольчоод тэгэл тэнд байгаа л гэдэг ард нь одоо хүүхэд аз жаргал амьдрал нь ингээд дуусаад байдаг. Тийм баймааргүй болохоор өдөр болгоныг цаг болгоныг бүтээмжтэй өнгөрөөрэй гэж. Үүний яг нөгөө мөнгө цаг гэдэг чи яг байна. Одоо ингээд залуудаа ингээд мөнгөнд
анхаарлаа их хандуулвал хожим гэр бүлдээ анхаарлаа их хандуулдаг болно. Тийм тийм. Залуудаа мөнгөнд дургу байх юм бол бид нэр ирээдүйд гэр бүлдээ зарцуулах цагаа мөнгө олохын төлөө зарцуулаад явж байгаа байхгүй. Өөрөө дургу бай. Тий. Нөгөө олон хүний өмнө хариуцлага. Тий. Хүүхдээ сургана, хоолно, хөгжүүлнэ, дуртай юмаа зааж өгнө гэдэг бол яарахгүй эрэгтэй хүний хувьд. Тийм. Би бас яг тэгж бодогдоод байгаа. Одоо бүр яг нэг юм мангар том амбицтай зорилго заяа. 35 нас ихт би бол зүгээр шууд ингээд зодог тайлан шин цаашаа. Монголоор бол тэтгэврт гарна гэж ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр арай жоохон өөр бол retire гэж ирээд байгаа шүү дээ. Бүр тийм болмоор хөлөөж юм байна. Зүгээр хөлөөж юм байна. Зүгээр ингээд бүх юмаа босгоцсон. Бүх зүйл ингээд passive income болсон те. Тэгээ ингээд орлогууд нь бүр compound interest ингээд нугарч өсөх тэр хэмжээнд очсон. А тэгээд би ингээд гэр бүлийнхнийгаа дагуулад гадаад руу ажиллах биш зүгээр ингээд аялах гэж очдөг. Тийм хэмжээнд очиж мөр байгаа. Тийм шүү те. Ямар нэгэн байдлаар нэг юм хамаатан садан ч юм уу нэг юм айлын удамд нэг юм мөс хагалах хүм заавал ингээд нэг гарч ирд юм бэл. Нэг юм уу хоёр үедээ ч юм уу те. Одоо нэг ярьдэн чинь хамаатан болгонд нэг юм сүхэтэй сэргэлтэй нэг авч явдаг хүн байдаг шүү те. Тэ надад бол яг тэр үүрэг хариуцлага ирсэн болоо гэж би бодоод байгаа. Ялангуяа дүүнэрийнхээ өмнө. Гоё юм те. Тийм. Яг нэг тийм distract хийж урд нь мөс хагалж том усаа онгоц шиг ингээд мөсийг хандлж явдаг шүү дээ. Арталтан жижиг завуудтай ингээд гаргаж өгдөг. Тэгвэл чиний одоо яг байгаа байдал бол яг гоё юутай айгүй үнцэнтэй л өөрийгөө байнга үнцэнтэй гэр харж. Нэг тийм юу байдаг вэ? За би ч хэрэггүйдээ гэсэн мэдрэмж. Би ч хэрэггүйдээ гэсэн мэдрэмж үү? Тэ. Би нэрээ баар мар ерөөсөө ордог шүү дээ. Аха. Тэ. Клаб орохгүй. Мэдгүй яагаад ч тэр газрын энерги гэхээр нэг жоохон мухар сүсэг санагддаг ч юм уу те. Чам зүгээр утгагүй л байт юм шүү. Зүгээр нэг жоохон утгагүй. Би зүгээр юу л юм шиг байлаа нэг юм. Дасгалжуулагч нар өөртөө тоглодгоо. Тийм үг байдаг шүү дээ нэг. Би ч өөрөө нөгөө нэг яг хаа тэргээр ингээд өөрөө ингээд шоудах нэг сонирхолтой биш. Одоо хөл хөмгийн тоглогч биш нэг дасгалжуулагч байх сонирхолтой байдаг ч юм яг тэр нэр те. Өөрөө одоо тэрийг зохион байгуулж ингэж хүмүүсийг ингэж яадаг. Тэрийг ингэж менеж хийдэг. Одоо шоумен. Одоо Бэтмений туслах гэдэг шүү. Тийм хөө. Альфред гэдэг шүү дээ. Яг тийм рол дээр би илүү сонирхолтой юм шиг байна. А яг өөрийнхөө хийх ёстой зүйл дээр бол ин перформанс агаад. А зарим зүйл дээр бол би тийм хоёр төгч тийм байр суурьтай байх надад илүү дээр баг. Шоуд бол надад үнэхээр магадгүй чиний нөгөө ах учраас олон дүүгийн ах учраас бас яг тийм байж магадгүй. Тэр бас нөлөөсөн баха. Дүүнэрийн урд би согтуу орж чадах байх. Одоо хамгийн бага дүү маань эмэгтэй. Тэгээ намайг одоо согтуу ороход эмэгтэй дүү маань амар айштэй. Тэ. За айгу гоё санагдчихна. Чи ч нэрээ үнэхэр хэрэгтэй юм байна. За хоёлаа болохоор адилхан салбарт хүүхэд насаа өнгөрөөсөө. Тий. Одоо чийж баг үргэлжлүүлээ явж байгаа шиг байна. Би ч ойр тус тайзан дээр гарсангүй. Циркийн салбар тий. Би бас бага насандаа бол тэмээтэй акробат, тодортой акробат, тэгэл нөгөө дээсэр наадагч одоо бүхэл акробат юм. Яг гимнастик оролтой. Тий сүлдээр агарын гимнастик болол явж ийсэн. Акробат хоёр хүртэл хийжсэн сандж би. Ааха. Нэг шалгуулад ингээд доор нь толоод байжсэн. Тэгэхэд чинь би дөнгөж 9 дугаар англи хардгаар юм бол. Тийг бол санаж байна. Цирк гоё те. Хоёлаа циркээ жоох ярих уу? Тэгээ энэ маш гоё юм гоё дурсамж дээр юм. Тэгээд циркээс бас айгүй их юм авсан санагддаг. Арай өөр нэг юм соёл арай өөр нэг юм дүрмээр амьдэрдэг улсууд байдаг байхгүй юу? Цирк майндсет арай ондоо тий. Манай одоо Монгол улсын хувьд гаднаас харахад нэг юм жоохон дутуу одоо юу гэдгийг жоохон царай муутай байгаад байгаа бол очиг бол бас дотоод соёл нь бас авах юм ихтэй. Тэр талаар хоёлаа яриад тэгээд чиний бас нөгөө нэг зүтгээд байгаа хичээгээд байгаа тэрд бас нөлөөлсөн талаас нь хоёлаа циркээс юу үлдсэн байна гэдгийг хайж олъё идэх ба. Тэгээ. Циркээс за ер нь бол тэгэхээр цирк гэдгийг нэг тодорхойлж хэлдэг хүмүүст. Хүмүүс бол ингээл аюугаа өсөр чараагаал эр зөргийн урлаг гэж ярьдаг. Миний хувьд бол цирк бол зүгээр юу вэ? Тодорхойлт гэдэг шүүгээс урлаг болон спортын төгс зохицлыг уран айзамд ориулсан үзэгчдийн өмнө яг одоогийн нөхцөл байдал тоглох нь өөрөө циркийн урлаг юм а гэд раднаа азар гоё хэлцэндэг те. Яг үнэ урлаг болон
спортын төгс хослол. Тэгээд яг хүн төрөлхтөн өөрсдийн бие физиологиороо одоо тий татах хүчний эсрэг физикийн хуулийг зөрчин ямар их төсвөр төвчээр гаргаж болдог вэ гэдгийг бусдын өмнө яг on time нотолж байгаа зүйл бол циркийн урлаг. Тий. Айгүй гоё. Хүний гоо зүг гарч ирж байна. Үзэж байгаа нь гоо зүг харуулж байгаа нь хүнд айдас төрүүлдэг. За, инээлгэж байгаа хэрнээ хүний биеийг арзайлгадаг ч юм тий. Яг циркийг үзэл хүн яг өөрийгөө ямар амьдрал үрээ ямар үнцэнтэй бэ? Миний одоо тий дээсэн дөрөн дээр гэдэг чинь бол ер нь бол циркийн үг шүү дээ тий. Дээсэн дөрөн дээр байна. Тэгэл одоо зүүнний үзүр дээрх будаа гэдэг шиг тий. Цирк бол юм бох. Яг 50-50. Тэр хүн үхэж болно. Эсвэл насаараа дахир дутуу болж болно. Эсвэл үзэгчдийн өмнө ингээ браво гэж орилуулаа тий. Одоо ингээд алга ташуулж болно. Тэр урд өмнө хүний хийж байгаагүй зүйлийг яг амьдаар хийж үзүүлнэ. Тэхийн тулд бол маш их зориг хэрэгтэй. Тэгээд бас тэрийг хий гэдэг бас тэнийг толгой байгаа үстэй тий. Мөрөөдөл. Яг яах гэж. Яг яах гэж тий. Яг юу дутлаа гэж тий. Яг юу дутлаа гэж өөрийнхөө биеийг тэгээд аа тий. Би бол циркч хүмүүсийг маш сайн энтерпренер хүмүүс гэж боддог. Энийг хоёлоо дараа нэрээ тий. Яг дараа нэрээ. Тэд бол эрсдэл дуртай. За, эрсдэл дуртай. Тууштай. Сахилга бат гэдэг зүйл байна. Багийн тоглолтыг сайн хийдэг. Шаардлагатай үед ганцаарчилсан тоглолтыг ч хийдэг. Маш сайн хийдэг. Тэгэхээр хоёр нутагтан гэхээс илүү тийм яг нүг Брюс Ли гэдэг штэ. Be like water my friend гэлтэй. Чамайг ингээд данх руу их юм бол чи ингээд данхны хэлбэртэй болно. Аяг руу их юм бол аягны хэлбэртэй болно гэлтэй. Яг ус шиг бай гэдэг шиг. Цирк хүмүүс бол яг тийм байгаа тохог. Эндээс бол асар их зүйлийг би олж авсан гэж боддог. Одоо ингээд тэр их тууштай адил тэр нэг дадал зуршлууд те гой гой дадал зуршлууд байна. Тэгснээ нэг энэ ертөнцийг үзэх үзэл айгүй олон юм билээс. Би зарим нь бүр ингээд ийм дүрсэлж хэлж чадахгүй байх. Тэрнээс авсан мэдрэмжүүдийг те мэдээж одоо сайн ч бай, муу ч зөндөө бол дурсуулж байгаа шүү дээ. Өөсөө өдөрч байна. Бүр ингээд би бүр ингээд салганаад яг шууд ярих юм бол дийлэнх нь л муухай л да. Тийм дийлэнх нь ер нь бол те. Гэтэ том зургаар нарах юм бол сайн шүү дээ те. Тэгээ ингээд яг хүчний тасгалын дараа ингээд дээшээ хараад 5 оршуу болж хөвтөл ингээд амраал хөвтөг гэсэн үг. Бүр ингээд цээж бүр хатгуулаад бүр ингээд амьсгаад байна те. Одоо бол кардио тасгал те. Тэгэл ингээл хөвтгөл босоод ирэнгүүт ширдэг яг 5 оршууны хэлбэртэйг хөлсмөс болсон байдаг. Тийм зүйлүүдийг бид нар одоо ажилласан. Хойд циркэд байхдаа яа гэлээс шүү дээ. Хичээл тараад бэлтгэлдээ очсон байх хэвээр. 30 минутын бие халаацсан байх хэвээр. Замаараа гүйжээд ролтон авдаг. Тэрийг дэвтэйгээ сууж за бидэнд байхгүй. Би бол яг нь бол боддог. Хойд циркч ямар гэдэг мэдэн шүү дээ. Таар маар хөтөн. Бүлээхэн те. Өвдөө бүлээхэн байдаг шүү. Тэнгүүд би ингэдэг гэсэн юм. Ролтон уталцсангуудаа дээдлийн нэг амсрын онгоолгоод нэг амтлагчрын дотор нь хийж жагаад дотор нь сэгсрээд шишигнийхаа ирзэн мөн штэ. Авшаа тэрийг болоо. Ингээд амтлагч хийжингүүтээ хойд циркийн карантин өсөд штэ. Нэг хичээ байдаг те. Карантины усыг хийнгүүтээ тэрийг дүүргэн заяа. Хүүт ус дүүргэж штэ. Халуус байхгүй. Шишигний ирзэнээр амын боогоод нөгөө нэг бүлээхэн баарн дээр тавин заяа. Дэвтэж. Хоолоо хийж. Тий. Тэгэнгүүтээ хоолгүй орно гэсэн бэлтгэлтэй. Тэгээд тэр чинь жонглер орно, акробат төсрэлд ороод за нэг акробатын дараа нэг яа тийм жоохон нэг тасалгаан утас муц тавина гэдэг. Тэр хооронд бид нэр өрөөндөө орж нөгөөтөө задлангууд яа тэрэн шиг амттай бол одоо миний амьдрал байхгүй. Яг зөндөө хоол байгаа л да. Гэхдээ яг тэр мэдрэмжийг гүйцэх хоолнууд бол ерөөс байхгүй. Яг амь авраал вакциндаа гарч ирсэн юм шүү дээ. Тий, тэгээд тэр чинь ангаараа нэг хүүхэд мөнгөтэй ч хүүхдээ мөнггүй ч хүүхдээ маш олон одоо янзын хүүхдүүд байгаа. Тэр бүх бид нар хоолоо хувааж идчихсэн те. Тэр олон уйлтын дараа бид нар ингээл тэрэлтэл хамтдаа ингээд давж гарч ирсэн. Болохгүй байсан трүкээ те. Нэг нь битээд гимтлээсээ эргэж ирэх тэр мэдрэмжийг бол юутай ч баг энэ бол хүний амьдралд маш цөөхөн мэдрэх мэдрэмж шүү л гэж би боддог. Бод спорт зөндөө бид цирк арай өөр. Би нөгөө нэг анх 4 дахь орлоо толгой дээр очих гээд. Толгой дээр очих гэж байхгүй юу? Тухай би баг анх хийсэн баха. Тэгээ байж исэн чинь нэг юу яагаагүй жисэн чинь манай номерын ахлагч болохоор амар амбишс шүү дээ. Оёах. Тэгэл байж байгаа нэг өдөр за шууд лонч тайл. Тэгэл
Тэгээд тэгэл өөр айчиж байгаа юм чаа. Хийж үзээгүй юмыг хамгаалтгүйгээр шууд хийн. За процентлох юм бол үхэх магадлалын хувьд хувь чинь те. Магадaltaй л байхгүй. 99% шүү дээ. Зүгээр сайн магадлал нь 1% тий. Тэгэл эргээд харахад бол ах нар над руу ингээл бүгдээр яг ингээл хараад. Окей. Бид нар доорч баталгаатай байна тий. Бид нар яасан ч яах. Тэгэл хийсэн гэлөөс. Тэгэд би нэг юм юу яасан нэг хүн ингээд нөгөө амьд үлдэх инстинктээсээ болоод амар стресстэй ч тэ. Гараа гүчмэр санагдал, тулгамдал, тийш үсрэх гээд байдагтэй, цухтаачмар санагдал нэг тиймэрхүү үед байдаг ус. Тэгэхэд бол итгэх гэдэг нэг юм. Тийш үү. Тэ. Би одоо цухтаачих юм бол итгэж чадаагүйдээ харамсна. Тэгээд магадгүй өөр хүн энийг хийчихнэ гэдэг нэг юм атсан шална. Тэгэж амар их стресстэй байсан л тоо тий. Би биш бол чи. Тий. Тэгээ би бол циркээс тодорхойлж хэлэхэд бол итгэх, хүнд итгэх. Тэрийг л бол амар яасан да. Тэр хүмүүс ч одоо миний амар тоглож штэ. Тий штэ. Цирк бол ерөөсөө л бэшээ нисэж байгаа хүн ч стресстэй, доор үлдэж байгаа хүн ч стресстэй. Лонж тайлна гэдэг үг бол одоо юу юм бэ те? Айгу эвгүүлт одоо нэг хөлбөмбөгөр бол аваргуудын лиг аль аль нь 4-4 нэг пенальти цохоод 4-4 гол оруулсан. Эцсийн цохилт яг өөр төр чи ирнэ гэдэгтээ бараг зүйрлэж болно. Тий. Өөр бас зүйрлэх юм бол ингээд амар юм акшн видео гейм тоглож жагаад тэрийг боддоор хий гэж байгаа юм шиг. Тий. Spider-Man ингээд тоглож жагаад за go одоо өөрөө чи Spider-Man тэгээ яв гэдэг. Тэр бол амар. Би бол доорн гэдэг байсан хүний хувьд гэх юм бол манай верхнийг бол айгу бид нар хоорондоо ярилцсан. Яаж бид нар амар муудалч хоорондоо анги мэнг дэх зодоон зохио хийн те. Тэгсэн чинь бид нар менежмент юусоо тэрийг мартчихдаг. Амь нэгтэй болдог. Тийм тийм. Амь нэгтэй болдог. Одоо ажил хийж яхад чи ингээл хүнтэй хамтрах, одоо гэрээ зурах, ингэх тэгэх гэдэг юм дээр иймэрхүү мэдрэмж арай өөр санагддаг уу? Яг гоо зүгээр нэг юм мэдээж тэр мэдрэмж хүрэхгүй шүү дээ. Гэтэ хүнийг аягүй таньдаг л болчт юм билээ. За нэг уншдаг шүү дээ нэг. Тэгээ гаднаас нь за энэ хүний хандлага нэг иймэрхүү байна. За энэ ч нэг уртын хугацаанд яг өмнөө биш үү? Энэ итгэх бол надтай хамт байж болох уугүй юу гэдэг. Тэрийг аягүй тийм уншдаг л болчт юм билээ. Яг тэр аягүй олон зүйлийг ингээд тэр циркт бол чинь туулаад үзсэн болохоор тийм. Тэр зүйлийг аягүй анзаарсан ер нь бол энэ жоохон залдаад байна да. Энэ яг чанар дээрээ гүүл юм байна гэдэг нэг иймэрхүү мэдрэмж суудсан баг. Багш нарын бидэнд яг нэг өгчээсэн. Багш нарыг биднийг нэг харж исэн мэдрэмж байгаа шүү дээ. Тэрийг яг урвуулад нөгөө хүн дээр скандадаг. Хэцүү байт юм бэл. За чамд бүр ингээд амар зам зүгээр. Үнстэн мартагддаггүй аимшиг бэлтгэлийн өдөр юу вэ? Мартагддаггүй аимшиг бэлтгэлийн өдөр. Тэр өдрийг үзэн яддаг шүү дээ. Нэг ийм манай цирк ангичин хөгжим бүжиг одоогор Монгол улсын концертууд хамгийн бүр survival бүр wild те ийм бодо бараг ийм Амазоны ширэнгэн ойн уугуул иргэд шиг тийм одоо нийгмээс тусгаарлагдсан тийм анги байхгүй. Яа тэгэхээр бид нэр сургуулийн үйл ажиллагаанд орёгээд ч биднэрт зав гарахгүй. Хөгжмийн хөгтүүд жоорондоо айгүй гоё амьдтай те. Бид нар зөвхөн уртлаа идэг. Бид нар юу бид нар үхэл амьдлын цаг тийм юу наадах бат те. Юу спортод юу урлагийн үүсэл юм тийм байг. Тэгсэн чинь манай юг одоо ингээд ангийн ажил болгож манай бэлтгэлийг айгүйх бус тэнгууд ч үздэг хөхгүй. Тэр бид тавилаа болдог. Нөө яшиг болгосон шүү. Зүү парк яа. Вэ тэгвэл багш нар чинь нэг яа штэ. Бус тэнгих үзсэн чинь циркийн тэсэр төвчээрийг харуулъя юм үү. Ингээ амар бэлтгэл дээр бүр амар шиг. Бүү битч бүр уйлж мөөлөө бүр ингэ. Наа миний цаашлаг огоо би нос босгоод уйлж үлцтэй. Тийм зөндөл баг. Тэр бэлтгэл бол үнэхээр өөр ангийнхан, өөр урлагийнхан тий. Өөр залбирынхан ирсэн. Хүний урд ирэх. Хоёрт бэлтгэлийн тэр нэг хэцүүг давж байгаа. Яг хүн байхгүйс бид нар яаж игээл давчхал байсан байх. Тийм. Тэгээ дээрэс нөгөө номероо чаддаг болсон хүмүүс бол чадаад бахарах нь шүү дээ. Дөнгөж номергүй бэлдэж байгаа хүмүүс дээр чинь тэгээд ороод иргэрж бидний хийж явах биеийн хүчний дасгал. Тий. Тэгээ нөгөөдөл чи бас нэг юм
багш нарын хоорондох өрсөлдөөн байна шүү дээ, тий. Манай сургалтын систем ийм шүү. Бид нэр ингэж тэтгэн шилдвүүдийг бэлддэг шүү гэдэг бас нэг харуулах тийм амбишнс байгаа шүү дээ. Тэнгүүт тэр гимнастик амар орсон. Шоу муу бараг дахианы гуйш үсэн. Юун дээр чи итгэх юм бол чадна. Чи итгэх юм бол ингэн гэл одоо амжилтанд хүрнэ гэл. Тэгэл нэг л ийм мөнгө төлөх гэж байгаа юм шиг тэрийг төлчих юм бол тэр юм чинь бэлэг чинь гараад ирэх юм шиг яригадаад идэг. Тэгэхэд бас нэг циркээс бодгдсон юм бол чи итгэх юм бол ядаж энэ өдрөөл амжилттай давна. Тэгээ хичээх юм бол чи энэ өдрөөл амжилттай давна. Тэгээд хүсэж байгаа юм чинь гэх юм бол нэлээд олон өдрийн дараа. Циркийн өдөр болго өөр өдөг тий. Амар тий. Хамгийн амар нь. Яг ийм нэгэн хэвийн формат гэж байхгүй. Өнөөдөр амжилттай байж болно. Энэ сүүлийг чиж байгаа. Айгүй хэцүү шүү дээ. Өнөөдөр би хөл дээрээ буулаа. Маргааш толгойч хийж магадгүй те. Магадгүй тэрний нөгөөдөр бүр сайн хөл дээрээ буугч. Яг тийм үү. Ингээр ярих те. Циркийн яг комедигийн тайз ус яг ялгаагүй. Тэгээ. Өнөөдөр алж байгаач маргааш би фейлдэж магадгүй. Ерөөсө тий яг энэ комедид миний дурлаж хийгээд байгаа шалтгаан бас яг тэр циркийн тэр нэг эрсдэлтэй. Тэрэндээ би өөрөө амар дуртай. Тайзны юм ингээд сандрах. Яг ингээд Тайванд ингээд гэрээнд байж хат ингээд үзэгчд ингээд дүүрсэн. Тэгэхээр ингээд ард нэг ингээд тоглолт эхлэх юм ингээд бие халаагаад зогсож идэг шээс хүрээлөө. Тэгээ нэг зэрэглийн аяа тий гэрэл мэрлүүд нь унтсан. Тэгвэл ягаад ч юм ингээд нэг юм шээс айгүй хүрдэг тий. Гэтэ ингээд бүгд ингээд бие халаагаад номерын ахлагч ингээд командлал нөгөө гадаад жүжигчд хүртэл өөрөөсөө юм хийгээл. Тэгээ бүгд сэтгэл хөдлөлгүй болдог тий ингээд. Тэр үе бол ерөөсөө л юу байгаа төвлөрлөл. Одоо бол time to shine тэ энд ямар ч тийм өөр олон юм онцлох тийм цаг зав байхгүй. Тинчээ зүгээр уцаа харж байгаа юм байна. Бүгд яг өөрсдийнх юм нэг 100% анхаарлаа хандуулаад ингээд л өчтөд. Тэр үе бол хамгийн амар биш. Тэгэл яаж юмаа би ч ажил айгуу тийм адгуу байсан байгаа. Яг гоё тийм бүрэн төвлөрөөл яг ингээл нөгөө нэг тэр чи айц давхар явж байгаа хариуцлага ингээл бүх юм ингээл улалцдаг штэ яг ингээд за ингээл секундээр ойртол яг гарах мөч ойртож байгаа. Тэрийг гоё яг юм бас зүгээр юм амьдралын маягтаа авч чаддаг бол их гоё юм те. Тийм гоё пашнад ажиллаа хийдэг ч юм уу. Нэг тийм юм хийдэг. Тийм бол миний комеди бол тийм байна. Би бол энэ бол айгүй ашигтай хобби. Тийм байна те. Чи тэгвэл яг тэр амьдралын чанар тэгээд сэтгэл санааны дуртай мэдрэмжээ хувиргаж чадсан байна. Тийм зовлон гэж хийхгүй айгүй гоё кайф болгож хийдэг. Тийм байна. Би нөгөө пол дансыг ер нь өөрөө зохиогол хийсэн дөө. Тэгээд тэгж яхад бол бас яг нэг тийм мэдрэмжэл нэхэд идэм бил. Акробата болцсон, тайза болцсон. Яах вэ гэл те. Тэгээ найзууд бас дуу муу гаргаал. Одоо од болцоогоо л гэдэг шээ. Тэгээ байж хат би яах вэ? Би яагаад оцроод байгаа л гэж ажиллаж байгаа л пол данс хийсэн. Тэгэд тэндээс бас айгүй их юм өөртөө ажиллахад бол баг багт айдаг байсан юмнууд над ямар амар хэрэгтэй байсныг бас айгүй их ойлгож авч ирсэн тохоо гэдэг. Таны жишээг би шавнартай айгүй их жишээ авч ярьдаг хөөх. Уламжлалт гэдэг зүйл байх ёстой. Гэхдээ бид нар ямар нэгэн зүйлийг инновацийг шингээх ёстой. Одоо энэ авиаслаг монголчууд дээр орж исэн Цэнгүүн гэдэг хүн урд нь циркийн жүжигчд орохдоо дандаа нөгөө нэг энэ тавилт мэлтэй ийм юмтэй эрт үстэйгээ ингэж ордог гэсэн бол энэ хүн шал өөр This is a man's world гэдэг дээр те. Тэгээ ингээд ус мүсээ ингэсэн нүүр амаа бүр амар тийм хот мод ингэж бууж мудаагүй те. Бараг джинс өмдтэй ийм энгийн байж гин те. Энэ нэг аюу жишээ авч ярьдаг хог. Манай номер дэглэх сургалт орж штэ те. Айгуу гоё ингээд тийм жишээ. Бид нэр бас хитрхи юм уламжлалт юмнасаа бас жоохон зайс хэрэгтэй. Яг ямар цаг үед идэгс шалтгаална те. Улс их орноос сурталчилж ивэл бас ондоо өөр шүү дээ. Дэлхийн цэрэг ч юм те. Улсаа төлөвлөж орж байхдаа бол тэр чинь үндснийхээ шинжийг авч ондоошлоо гаргах хэрэгтэй. Тийм traditional номер хийж байгаа юм чи тэрийг тултлан л хийх хэрэгтэй те. Яг энэ ийм шоу те богино хугацааны тесрэх хэрэгтэй юм дээр бид нэр жинхэнэ солиуч шиг л ийм галзуу байх хэрэгтэй байна. Энэ дээр болохоор тооцоолоход бол за Пилетао циркийн менежмент ороо суудсан бол айгүй их гайхамшиг үлээ. Зүгээр гудамжинд явж исэн чинь нэг гайгүй гэдэг байгаа шүү бас. Бас нэг аятайхан залуу зүгээр л нэг хөлөө өргөхөд вау байхгүй.
Тийм шүү дээ. Хаана гэдгээс шалтгаалж байгаа шүү дээ. Вау, баггүй тий. Үнэ. Тэгэхээр яг ийм мэдрэмжүүдийг дагуулад би ингэж гарах юм бол хүмүүс ингэж бодож явахт нь би ингэнгууд тэгж бодно. Тэгэнгуут нь ингэнэ гэд нэг ийм шатараалсан тооцооллууд явдаг л та нэг амьд үзүүлбэр учраас. Тэгээд одоо бүх юмыг зэрэгцүүлж хийн. Тэгэл биеэрээ хүртэл нөгөө сломо хийн. Тэгэл буцааж үжиглэлт явна, трүүкэт явна. Ингээл айгүй олон мэдрэмжийн асуудлууд зэрэгцдэг. Энэ бас комедид төстэй юу? Тэгэл аудиенс л мэдэрнэ үстэй чи уур амьсгалыг. Гэтэ ер нь яг тэрийг жоо контролт хэцүү. Бидний ганц бодож байгаа юм нь за энэ нэг моментумыг л алдахгүй байх. Нэг 3 секунд хүмүүс чимээгүй болоход ингээ шоу пүнга унах маа. Шинээр эхлэх нь. Тий. Би гэдэг юм барыг байхгүй шиг те. Тэгэхээр ингээд панчлайн гэдэг ингээд инээдтэй цогцолтод байгаа шүү дээ. Тэрийг ер нь 3 секунд дотор би оруулах гэж байдаг. Маа гэж чи ингээл маа гэж араас нь ингээд оруулах. Тэгэхгүй ингээд юм ярьж хамгийн сүүлд нэг инээдтэй гэлгээл ярьж ийм байж байгаа. Юусе ингээд жоох ярина инээрлээ ингээл панчуудаа ингээд ярихгүй бол. Тийм бэ. Жохон завсар өгчих юм бол хүн инээж ирсэн нөгөө инээдгүүч байсан юм гэж жохон бодчих нь шүү дээ. Эсвэл өөр юм шүү сатаачдаг байхгүй. Тийм. Гол нь нөгөө нэг яг урагшаа харж ингээд суудаг юм үзүр биш. Манайч нь ийм яг тийм камера маягтай шүү дээ. Соёл нь ингээд юм ууж ин хоорондоо юм ярих тэр юм гараад ирдэг байхгүй. Тэгээ комедигийн философи нь гоё юм нь ерөөсөө on time. Чи юу ярьж болно. Уртлаж юу найтахад чи ярьж байгаа юм зөксөгөөд за бурхан шиг гэж хэлэх. Тийм философитой байхгүй. Тэнгуүч нэг юм драм жүжиг гэдэг чинь болохоор чи тухайн нөхцөлдөө амьдр гэдэг шүү дээ. Станиславский чинь жишээлбэл одоо ингээд тухайн тайзан дээр байгаа юм болгон чи ингээд ямар нэг утга учиртай байх хэрэгтэй тий. Тайзан дээр буу үлгсэн бол тэр нь заавал дуурах хэрэгтэй гэдэг ч юм тий. Тэгээд тэнгуүт энэний ингээд хоорондох бас ингээд философиуд нь юм өөр үүсэл гаргалч гэсэн өөр юм. Тэгтээ аль алиас нь авах юм маш олон байгаа. Тэгэхдээ л циркс нэг хамгийн ингээд сурсан юм заяа. Ямар нэгэн газраас шороо хатгаж айгуу сурсан бэл. Нэг зүйлийг хийж байгаа бол тэрийгээ ингээд юм сурчхыг аваад хаяна хийдэг те. Тэгээд ингээд харангууд хүмүүс үгүй ямар олон юм хийдэг, ямар айлт үчиж юм хийд юм аа гэж харангууд цирктэй очингууд зүгээр ингээд нэг амар лагин биш байгаа байх те. Нэг юм. Зүгээр ингээд яг түрүүний шиг годомчд хөлөө өргөх ямар байлаа гэх. Тийм. Тэгэхээр тэр бол үнэхээр гайхамшигтай. Бидний төсөөлж байгаас илүү бүр юм ертөнц байна. Тий. Цирк харин нэг юм суулаа. Тэгээд за тийм байна. За одоо иймэрхүү юмнууд бол амьдрал нөлөөлөд бас юутай болгоод тах шиг байна те. Чи юу хийгээд одоо ингээд за ингээд комедигаа хийгэж дуусгаал тэгэл ер нь араас нь юу хийдэг вэ? Тэгэл хараал амарна гэсэн. Тэгэл хараал амарна. Эрт амарт юм байна те. Эрт амарна те. За ер нь хим амжуулж байгаа хүмүүс бол ойлгомжтой тийм л байд юм байна. Би бас нэг хэд хэдүүтэй ярьж үзэхэд бол аюу эрт сэртгэл хүмүүс үт юм. Тийм. Яг орой сэрж болно л доо. Гэхдээ тэгэл нөгөө нэг биологийн цаг маг би физиолог дагаал шал өөрлөлт юм бэл. Хүн чинь нөгөө байгалийн амьд ингээл байгальтайгаа холбоотой. Чи одоо яг хэдэн ажил юу амжуулж байна? Би яг ажил хэсэрлөө би орлогын 7 өсөрт. 7 их өсөртэй байгаа. Тэгэл e-commerce ажиллуулж байна. За тэгээд комедигаа хийж түрүүн багшилжсэн гэхдээ болцсон. Гэтэ одоо би нэг дахиад шин юмнууд ингээд ерөн судлаад байж байгаа. Ерөөсөө ингээд доктортой биш. Тэгээд тэрэн дээр ингээд доктортой болно шүү дээ. Тэмүүтээ дараагийнхаа ямиг ингээд судлах гэж хөдөлгөөнд ордог юм уу? Одоо би бас сурж байгаа. Мастраар. За. Санхүүгийн засагт entrepreneurship гэдэг. Тэгээд бүгдээ орлогын үүсвэрүүдэд нэмэгдүүлээ ингээд тгийгэн гот ингээд нэг юм угсраал тэр чинь өмнөөс ч ажиллаад ингээл явахад бол цаг зарцуул гэдэг нь л да. Цаг хөдөлмөр угс орж ижил болсон л да. Тэгэнгүүт тэрнээ чи цахилга батдаг юм чухал байхгүй. Нөгөө нэг алсын нөгөө нэг одоо нөгөө нэг хүмүүс ярьдаг тэрэндээ итгэх хэрэгтэй гэл те. Ингээл амжилттай явж байгаа хүмүүсийн бүгдийг ингээд сонсонгууд та яаж амжилт нүрсэн бэ гэсэн чи бүгд айгүй барыг ажиллахаар болдог. Би яг өөрийгөө тэрэнд хүрнэ гэдэгт айгүй итгэсэн. Гэхдээ Jack Ma би ингээд дэлхийн хамгийн том ингээд энэ платформыг бүтээн гэдэгт итгэсэн хэлтэй. Тэнгүүт энэ өөрөө асар том зүйлийг бид хэлээд байгаа юм. Хүн өөртөө итгэхгүй бол бас болохгүй. Өөртөө итгэнэ гэдэг чинь тэр чинь ямар нэгэн зүйлийг хүн чинь чаддаг юмдаа л итгэж байгаа шүү дээ. Тооцоолцсон л үү? Тооцоолцсон. Итгэнэ гэдэг чинь итгэхгүй
итгэхийн аргагүй юмд итгэжлээ гэж итгэсэн гэж юу ч ярьж. Зээ. Тэгэл тэрэн дээр чинь нөгөө нэг сахилга бат гээл. Тэгээ сайн судалгаанаас ингээ харсан чинь спортын хүмүүс бизнест орж ирэхээр нэг бол амар амжилттай явдаг, нэг бол бүр дампуурдаг байхгүй. Гэтэ энэ нь нэгэн зан чандраас үүдэлтэй. Тэр нөгөө нэг спортын тууштай байдал. Тий. Амжилтгүй нь юу вэ гэхээр үнэхээр явахгүй бизнес байсан чинь нөгөө спортынхойгоор за яаж игээ болгондоо гэдээ явсараа тэр нь бүр ингээ дампуурдаг тийм. Амжилттай явах шалтгаанууд нөгөө тууштай байдал тэр. Тэгэхээр бидний тууштай байдал гэдгийг суулгадаг юм юу бол гэхээр ерөөсөө л нөгөө нэг дадал зуршил. Дадал зуршлыг чинь бий болох гэж бас л их өөртөө тэмцэн шүү. Тэ? Айгүй их юм бууж айгүй их тэмцэн тэ. За би орой хоол идэхгүй. За би одоо ингээд юм шарсан хуурсан юм идэхгүй гэдэг чинь өөрөө амар том зуршлаг байхгүй тэ. Би газтай юм уухгүй гэдэг чинь бол эрт унтах гэж болчихж байгаа тэ. Эрт унтах гэдэг чинь л амар том зуршлаг. Би олон хүнтэй яриад одоо ингэж байгаа. Би бас өөрөө эрт унтахаа үзээд байгаа байхгүй. Үнэхээр хэцүү юм байна тий. Тэгээ одоо хүүхдтэй бүр хүүхдтэй. Тэгээ нөө хүүхдтэйгээ л яг дагажлаа. Манай охин болоод одоо 9-д унтна. Би хажууд нэг утсаар олдохыг ингээ гүрийн. Тэгэл гүрийгээл унтах гал янгууд. Яг хүн төрөхтөө хамгийн эрүүл амьдралын маягтай төрдөм байх. Ойр ойрхон багаар иддэм байх. Тэгээ өдөр жоохон power nap авдсан байх. Шөнийн өрөө сайн авдсан байх. Хүүхд бол яг зөв амьдралын маягтай. Тэрийг дагахал юм бол айгуу гоё болчих юм шиг санагдаад. Тэгэнгუут нэг юм мэдрэгцээ. Өмнө ингээл залхуурал байгаа штэ. Ийм ч юм ихээр залхуурал яах гэж хэлсэн чи хүүхдийг дагаад гисэн чи яг ингээд гүрийнгууд ингээ өөдөд байгаа байхгүй. Тэгэл өөдөөл ингээл юм бодоод юм гой санаа орж ирэл. Тий, яг зөв. Тэгэл байж байгаа. Оо, гэл ахаал гой санаа орж ирэл. Тэгэнгუут нөгөө нэг юм нойрмоглох өөдөх юм байхгүй бүр хиймэр санагдаад догтлдог. Одоо нэг юм creativity гэдэг байгаа шүү дээ. Бүтээлч байдал. Бидний ингээд тархинаас ингээд те хүний хамгийн том одоо ингээд хүн төрөлхтөн өнөөдрийг хүрсэн зүйл бол ингээд creativity бидний ингээд ярьж байгаа юм те. Хүн болгон адилхан creativity-гийн тийм өгдөлтөд төрдөг. Тэрийг явцын дундаа бид нэр алддаг. Хүүхдийн хамгийн creativity өндөр үе нь 3-4 насны нөгөө гоё тоглолдог. Яг тоглолдог, өөрөө сэтгэж тоглолдог. Тэр үед бид нэр уцснаас хол байх хэрэгтэй байна. Хүүхэд яг таны хэлдэг чинь яг байгаа байхгүй тийм. Өөд чинь гэж баз. Өөдөх үед хүний creativity бүр ингээд амар ингээд хөгждөг. Тий. Хүн өөдхаараа ингэж өөрийгөө ингэж хөгжөөх юмыг хайж олдог. Шин сод юм. Бид нэг ингээд үүл хүртэл хараад янз бүрийн дүрс хардаг тийм. Ингээд өөдөд ингээд ханийн хээ ингээд яг тийм байхгүй. Тэгэхээр одоо юу хийн? Зүгээр ингээд баланслах юм бол чи өөдөхгүй байгаа бол яг тэрнтэйгээ адилхан ижил цаг хугацаанд өөдөж явах юм бол тэр одоо хөдөлмөрлөөд хийсэн одоо хөдөлмөрлж байгаад нэг зорилгод хүрнэ шүү дээ. Тэр чи илүү болно. Яг гоо том болохоор тэр өөдөлт нэрээ ондоо болох. Том болчиход ингээ өөдөөс суугаад байвал бас бүтэнжийн үед шалтгаан нэг юм болно шүү дээ. Харин би яг хүүхд чиг тэгж мэдэрсэн аахгүй. Тэгээд нэг яг нөхцөлөдлийн үед нэг гэртээ хүүхдээ харж байсан болох гэж байгаа. Ингийн ингээд ажилгүй ингээд завтай байсан. За нэг креатив санаа олъё даа гэдэг ингээд өөдж мөдөлөө хөрсөн. Тэр чи хиймлэр болохоор яахгүй л дээ. Яг том болсны дараа заяа. Миний бас яг юм креативитид нөлөөсөн юм бас цирк байгаа байхгүй. За. Нөгөө нэг олон юм ингэж банк хийх. Тэгээд чи бодно шүү дээ. Fuck энэ чи ийшээ шийдэх юм бол энэгүүрээ юм яах юм бол те. Бодж хэлж байгаа. Манай энэ нэгэд би яагаад болохгүй. Өөрийнхөө биеийг ажиллах, хүнийг ажиллах те. Тэгээд чи акробат, жонглер, гимнастик, утас, тэнцвэр. Тэгэл ингээ ерөнхий эрдэм. Тэнгүүт яг тэр өсвөр насны үе дээрээ хүүхдээ олон төрлийн дугуулсан секцэнд явуулах. Олон төрлийн хүмүүсээ найдварч нөхөрлөх. Тэр нь өөрөө явандаа ашигтай дадал зуршил болж үлдэх магадлал асар өндөр байгаа тоххой. Яг тэр насан дээр гоё. Би яг тэрийг өөрөө мэдэхгүй хэрнээ яг амьдралынхаа замналаар циркэд орсон. Миний яг тэр судалгаатай яг нийцээд байгаа хөөе. Тэр нь болохоор би өөрийгөө амар азтай гэж үздэг. Тэрнээс би тэрийг мэдэхгүй шүү дээ. Яг олон төрлийн юм байх хэрэгтэй. Яг тэр циркэд орсон аягүй азтай. Тэгэл тэр нь ирээдүйд нэг мультитаскинг хийх чадвар олон юм амжуулах те. Хаширахгүй. Тэгээ нуруугаа авуулаад аль нь авуулдгээ авуулсан. Жинхэнэ утгаараа ч авуулсан. Анхнаасаа нуруу байгаагүй. Тий. Бүр жинхэнэ утгаараа ч нуруугаа авуулсан те. Тиймхүү. Тэгэхээр олон юм дээр яахгүй тэгэл хийчээ гэдэг. Тэгээд нөгөө юм байдаг штэ. За одоо зүгээр л нэг юм аяг тавг угаах гэдэг чинь явчихсан юм. За. Угаанда гэл байгаад байдаг штэ. Угаач гэл байгаад байдаг штэ.
За ингээд. За ингээд нэг угаана. Ингээд үлээж аваа. Үгүй нэг юм мэдхгүй нэг юм шалтгаан тавиад байдаг шүү дээ. Хүн болгонд гэдэг болохоо тий. За за нэг явч 5 минут. За яг 5 болгоо бос гэж яг ямар ч кадр малраа хийхгүй ээж байжаад яг өмнөхөр гэлцэлт шүү дээ. Аяг магаа уухгүй ч яг нэг гадаа нэг аав ээжийн машин ирээд зогсоод тавьчихсан байх юу гэлгээд кэс нэг угааж буугаа шүү дээ нэг юм. Тэрэн дээр зэрэг хөлтөд болохоор бас юу яадаг те. Тэгээд шууд үйлдэл авдаг те. Шууд үйлдэл авдаг. Энэ нь өөрөө тэр нэг сахилга баттай л холбоотой байна. Багшийн командыг цэрэгчин бол нөөж өгөхгүй юу. Тэрэн дээр надад амар муухай санагддаг үс юм шүү дээ. За гэл команд авал одоо гэл нэг юм хийчихэн штэ. Тэгээ гэл хийгээл тэгэн гот тэрийгээ би хийцэн юм чинь тэрнээс хойш цагт нь би ингээд жоохон баймир штэ. Тэгэн гот нөгөө нэг юм айл гэрт нэг нь хийдэг нөхөр байдаг штэ. Амар болохоор айгүй хөдөлгөөд байдаг. Тэрийг чи энийг зөвч. Тэгээ нөгөөд нь хийгээл хязээч ингээд нөгөө ажил нь дуустдаг нь. Гэтэ тэгэл бид нар ялж идэх те. Яг тэр юугаараа. Гэл урт хугацаанд харах юм бол бас нэг зүгээр сууж чадахгүй байдаг баг. Сул тал зүгээр сууж чаддаг болсон. Side effect сул тал одоо сэтгэл зүйдээр нөлөөлөх ч юм уу. Сайн юу нэ анзаарч нэг яргууд анзаарч. Тэг байнгын л ингээл мундаг байгаад. Toxic positivity гэдэг ба штэ. Ааха. Моо эргэн дөрнийгэн дэмуга гайтай юу? Гайтай тэгснэ. Ингээд би өөртөө ч тийм юм мэдэхгүй ингээд. Би ингээл ямар нэг юм ингээл болохгүй болонгууд хараал үзтгүүд манай найз байж ууж явчих шít тий. Өө чи зүгээр ингээд болохгүй юм болдгүй штэ хөшөө. Болчих штэ гэж тэгж мэгэл тий. Тэгвэл бас нэг юм өөртөө хитрхи бас юм заримдаа хатуу хандж байгаа үе байгаа юм санагддаг. Гэтэ энэ бас энэ бол буруу ч юм биш л тий. Гэтэ тэрийг бас зөвтгөл. Тий бас toxic positivity энэ буруу ч юм биш л тий. Тэгтээ бас ах байгаа гэхгүй тий. Тэгээ юм болгон дээр ингээл зүтгэлс дамжуулна болгоно ингээд бас нэг жоохон сони мангардууч юм шиг. Гэтэ яаж л хүний сонсоогүйг сонсож хараагүй харцсан байдаг байхгүй. Тий. Өглөөр тосол нэгийг үзэн орой онтол нэгийг сонсно гэдэг шүү дээ. Тэр бол ерөөсөө л орой онтол орой уусна. Тэгээд юу усныг зүгээр хүнээс сонсноо л гэж. Тий шүү тий. Нөгөө нэг бодлын хүчээр гэх юм уу яг ингээд бодоод ингээд хариу олдог шиг юмыг бол тэгж бодоод хариуг нь бол олдгүй хийж ижил олдог гэдгийг бол яс махандаа ингээд хийж ижиг мэдрээд тэр мэдрэмжээс хариу нь гардаг тий. Яг бод үйлдэлтэй. Тэгвэл үйлдэл дээрээ яг амар бодолтой хүн алдаг хог. Яг ямар санааг бол угаасаа хүн гаргаж чадна. Одоо ингээ та нэг ингээ бизнес санаа гарсан мөн штэ. Би өөртөө гэж боддог. За би нэг бизнес санаа бодлоо. Амар юник Монголд байхгүй ш. Тэгвэл би боддог. Орой орондоо хат. Би бодсон байх ш. Татаас гад бас 1000 бодсон баг. Тэгээд гэтээ бидний яг хамгийн түрүүлж үйлдэл хийсэн л хожно гэж боддог. Тэгснэ гинт. Одоо бол гараагүй байгаа чи энэ юу бүтэхгүй биш үү гэдэг нэг юм overthink хийгээд нэг юм явдаг. Тэгэл нөгөө тархин дотроо ялцсан, ялагдаал тэгснэ ахиж босч ирээл бөө юм болол гэдэг. Тэгтээ яг бодит амьдрал дээр орносож босоогүй гэдэг. Үнэ. Нэг тиймэрхүү те. Тэрний оронд арай нэг юм бодит үйлдэл хийвэл илүү үйлдэл. Ааха. За. Ярих үс. Хойлоо гоё юу яа. Баган цирк ярьлаа, сүлдө бүр буу халалт болоод явлаа. Хүмүүстээ бас өгөөжтэй ойлгох үүднээс нэр өгөөжтэйлсэн шүү дээ. Тип үгүй. Тип үгүй. Баярагийн хувьд бол одоо бит хоёрын хувьд бол нэг тийм мундаг чаддаг маддаг одоо лаг хүмүүс нь яриад ягаад байгаа ерөөсөө биш шүү. Зүгээр яг нөгөө нэг ухаарж байгаа. Энэ цаг үедээ ингэж бодож байгаа, ухаарж байгаа. Энэ хэрэгтэй шүү гэдэг. Тэгээд чи нөгөө хэлсэн шүү дээ. Бантсандаа ч ихсэн цаашдаа өөрсдөө хийх бах гэдэг шиг гоё юм зарлуул. Юг тип болго, зөвлөгөө болго зарлмаар. Тэгээд ер нь тэгэл хөдөлмөр хүнийг орой төрнө штэ. Амар хэлбэр аргаар ингээд сайхан амьдрна гэж байхгүй. Зарим хүмүүсийн ингээд хийж байгаа ажил нь амар хэлбэр харагдаж болно. Гэхдээ тэндээ хүрэхийн тулд тэр хүн чинь асар өндөр гүйцэтгэл, асар өндөр хэлбэр харагдуулж байгаа гэдэг чинь өөрөө асар хэцүү хөөх. Цирк чинь болцсон байна гэсэн үг гэж байна. Ер нь бол те одоо ингээд зарим хүмүүс ирдэ штэ. Энэ ингээд би ингээд сарын сая төгрөгийн цалинтай ажиллаж байхад энэ дуучин 3 дуу дуулаад 3 саяыг авч ийн. Тийм амар хэрсэл гаргасан баг шүү дээ. Тэр бол амар хэрсэл байхгүй тийм. Тэр хүн хитэн сар цалингүй байсан юм бэ те. Хитэн сар зовж, хитэн сар хүмүүсийг орондоо орж унтж байгаа тэр хүн юм бичээ суужсэн те. Тийм баах. Бид нар ерөөс тэрийг ерөөс харахгүй л байдаг л та. Тэгээ тип гэхээс илүү зүгээр л ер нь
жоо хөрсөн дээр буусан ойр дотны юм л хэлээ. Уртуудаа амьдрахыг хүсвэл өглөөний цагаа заавал уугаарай. Өглөөний цагаа уугаарай. Тэгээд хань ижил биний ч одоо баг ихнэр мэхнэртэй болох хэвээр яг тэрнийг яг сериосны бодох нас ирж штэ. Тэгээд манай үеийнгийн бас залуучууд л байл. Тэгээд ер нь бол сайхан насны ажирлаа. Тэ өөр нэг хантаарсан шиг тэ. Тэ ингэж боддог. Ингээд одоо хүний ер нь амьдралын юм аягийг хардаг болчих. Өөрөө ингээд амьдралын юм аягтай анхаарал ирэхээр хүнийг юм стандарт арай өөр болоод ийм голч шилэх тий. Гэтэ голч шилэх бол ерөөсөө биш юм өөрөөхөд л явж байна. Амьдралын юм аягийг аяг хардаг. Адаглаад тэр хүн өглөөний цагаа ууж ин гэдэг нь. За би бол өөрөө босоо өглөөний цагаа ууч. Тэр хүн ууж ийн үү? Тэр хүн уудаг бол манай ирээдүйд төрөх хүүхэд маань ч гэсэн өглөө цайтай хүн болно л гэсэн үг байхгүй. Өглөөний цай нэвтрүүлэг. Өглөөний цай бол айгүй чухал шүү. Маш чухал тий. Маш чухал тий. Тэгээ сахарын хэрэглээ байна тий. Гурилын хэрэглээ байна. Монголчууд ч айгүй олон баг төрснөөсөө хойш хүмүүс ингэ багаас л хоол идэж шүү дээ. Бид нэр шүү дээ. Гэтэ бид нар бол хоолны соёл яг үндэ Азийн орнуудтай харьцуулах юм бол хажууд нь айгүй баг ингэ тийм баг хүү нэгдлийн хоёр байхгүй. Бид нар мах, гурил, удаа төмсөө бүх хоолн дээр ээлжиж хийдэг. Ерөөсөө л тий. Тэгсэн чинь гадаад баг ингээ айгүй олон төрлийн ногоонууд ингээ дээшлээ. Бид мэдэхгүй ш нөгөө юу энийг иддэм ямар заваа юм бэ гэдэг юм хүртэл идсэн баг. Тийм шүү нөгөө хин идэх юм мэдэхгүй байх гэвэл Монгол хүн мэдэхгүй. Дандаа шиний мэдчихдэг. Хоо амсаад үзье. Хоо амсаад үзье гэл тий. Тэгээд нэг амсгаараа тэрийг айгүй хитэн. Тий. Тэр яхаар аргагүй тэгэл манай бидний ч урууш тэгэл нийгмийн л юу тэгээ байгаа хоол нь л тийм байсан юм чинь. Одоо тэгэхээр манай үеийн залуучууд л одоо энэ яг нийгмийн нийгмийн эрүүл мэнд гэдэг байна шүү дээ. Энийг бид нэр өөрсдөө яагаад дараагийн үр удмаа бид нар маш сайн ирээдүйдээ тийм эрүүл хүмүүсийг өсөж бойж болох хэрэгтэй байхгүй. Тэр чинь нэг юм сэтгэлгээний асуудал гарч иж тээ. Багасаа тэгээд төссөн генерашн гарч их нийгэм шал ондоо болж юу яах вэ тэгвэл тээ. Шал өрөмцтэн. Арай нэг эрүүлээ сэтгэдэг ч үндэстэн бол. Хоолны үндээс судалгаанууд ингээд байдаг юм байл л тээ. Багасаа тийм хоол идсэн ирээдүйд яах вэ? Багасаа ийм хоол идсэн ирээдүйд зан чанарын хувьд ирээдүйд шийдвэр гаргалтын үед карьерийн хувьд ч гэсэн ямар байх вэ? Тэ. Зүгээр л энэ тавхтай хоол ярьж байгаа юм шиг боловч айгүй том юм байгаа л тэр чинь олох гэж хичээн тэ зөв байлгах гэж бас яан уншин судлан хөөний хөгжил гэдэг юм уу айгүй олон юм комплекс ойлголт байгаа гэж бодож байна. Тэгээд нөгөөний дадал зуршил юм да. Дадал зуршил. Дадал зуршлыг л гоё эерэг зөв дадал зуршлыг л өөртөө хөвшүүлээрээ л гэж хэлээ да. Дадал зуршлыг бол нэр барах ямар ч хичээл байхгүй шүү дээ. Байхгүй. Хүчээр зөв юм бол хүчээр гэл хийдэ. Эхлээд жоохон тэмцэлт би яагаад энийг хийгээд байгаа гэл би чинь өөрөөс чинь ингээл амархыг шаардал тэ. Тэнгүүд нэгэн дадалцсан юм бол хинч авч чадахгүй. Тэр хүн бол. Тэгээ бас ажиллаа кайфтайгаар хийдэг үнийг бол салбарт нь барах хүн байхгүй дээ. Би бол тэгж боддог. Зөв. Тэр хүн бүр жаргаж хийж байгаа л. За за. Чи тийм одоогийн яг ярьж байгаа мэдрэмжэн тэр үзэгчдэд мотивац өгч чадсан болов? Мотивац гэсэн юм болоо айлгцсан болоо. Мэдгүй тэгээд хүмүүс нь авах бах тэгээд зарим хүмүүс нь тэгээд намайг бас үзэн яддаг хүмүүс ч байдаг юм байлээ. Оо яаж аа. Тийм мэдгүй одоо. Яагаад ч мэдгүй тэгээд уусаа тэгээд ямар ч хүнд гарч ирдэ шүү дээ. Тэгээд авах гэхийн ухаанаар л хандаарай гэж хүсье. Тэгээд одоо сүүлийн үед айгүй олон подкаст, төвний хөгжил, зарим зорилго нь өөр мөр гарсан болохоор нэг иймэрхүү хэрэгцээтэй юм хэрэгтэй хэрэггүй юм та хүмүүс ялгаж салхаа болтон ч гэдэм үү те. Би харин энэ дээр тий яг над мэдрэмж юу орд бодогдоод. Тэгээд яг нөгөө нэг юм за нэг тренд байна. Эсвэл сонссон ингээ олон мэдээллүүдийг хольж ярих ч гэдэм үү. Тэгэл нэг юм сонсохоор гоё тийм шүү гэсэн мөртлөө яг амьдрал тэрэгждэггүй ч юм асар том гайхамтай те. Тэ Монголд байдгүй юмны тухай мэдэхгүй нэг тийм амьдралд нэг шууд нэвтэрч өгөхгүй байгаа юмны тухай яриад. Тэгэд миний бол яаж байгаа мэдээж одоо амьдралын юм яг юмыг сайн сайхан болгохын тулд эрүүл байлгахын тулд иймэрхүү ярилцлага хий гэж бодсон. Хоёрдугаар гэх юм бол яг баримтлах зарчим маань гэх юм бол яг нөгөө туулсан хүнийх нь яг л явж байгаа хийсэн. Одоо хоёулаа өнөөдөр бүтээмжтэй олон ажил амжуулж байна, циркэр бас ингэсэн гэдэг яг л энэ experience туршлага дээр үндэслэж ярих гэж бодсон байгаа. Тэгээд ирж ярилцсанд баярлалаа. Гоё ярьсанд баярлалаа. Тэгээ одоо юу яана гэдэг. Хоёлаа хоол идчихэд хөдлөх үү?
Тийм подкаст хоёлаа хард рок тоглодог. Хард рок. Хард рок чи нэрээ яг спонсор сануулж шүү. За манай подкастын ерөнхий ивент итгэж бол Хард рок кафе байгаа. Тэгээд тэр ууд таймыг аваад өгөөч. Тэгээд биш ганц меншн дүү яа. Тэгээ энэ дээр байгалаа л да. Байгалаа. Аяган дээр ч байгаа юм шүү дээ. Би ч бас үе энийг ингээ оруулж ирэх уугаад байгаа шүү дээ. Тийм яг ингэж угаалаа. Яг бичгийг харуулж байгаа юм байна. Я хард рокын зүгээс юм. За баярлалаа. Rock shop-оос чамд Rock shop зохих баха гэдэг. Elvis Presley-гийн хэрэгжилж исэн. Elvis Presley-гийн хэрэгжилж исэн бандаа шиг өгөө. За баярлалаа амжилт. Rock shop гоё юм байсан санах та. За хурж ирсэнд баярлалаа. Би бас чамаас гоё юм цаг хайран байна. Гоё хөдөлмөрлөе. Зүтгээдэй. Тэгээ эрүүл мэндэд анхаарай, ирээдүйд сайн аав болъё, сайхан нийгэм, сайхан хүүхдүүд өсгөе гэдэг тийм мотивацийг бололж харлаа. Өглөөний цай. За дуусгая.